Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн тохиож байна. Арга хэмжээг булган мэж төрийн өмчт тусаад компани нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний салбарын хамт олоныг хамруулан зохион байгууллаа. Баярын хуралд аймгийн засаг дарга Батзориг, аймгийн засаг даргын орлогч бөгөөд булган мэж төрийн өмчт тусаад компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Батүлзий, үе үеийн ахмадууд нийтийн ахуй үйлчилгээний салбарын ажилчид албан хаагчид оролцлоо. Аймгийн засаг дарга баярын хуралд хүрэлцэн ирсэн зочин төлөөлөгчдөд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Монгол улсад ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмадууд нийт ажилтан ажиллагсад энэ салбартай байнга хамтран ажилладаг байгууллага аж ахуй нэгж иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэдлэгийг өргөн дэвшүүлье. Бид хөгжлийн хөтөч үйл ажиллагааныхаа хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн мэргэжлийн холбоотын үйл ажиллагааг дэмжих, ахуйн үйлчилгээний төвүүдийг бий болгох, явуулын үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн түвшинг дээшлүүлж, үйлчилгээний стандарт хангалтыг сайжруулахад бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж ажиллахад онцгой анхаарах болно. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй энэ цаг үед ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бий болсон ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх, аж ахуй нэгж ажил олгогчийг дэмжих, ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна хөтөлбөр эрхлэлтийн чиглэлээр иргэнд хүрэх үйлчилгээний чанар хүртээмжийг эрс нэмэгдүүлнэ. Ахуйн үйлчилгээ нийтийн аж ахуйн салбарын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн ахмадууд та бүхэндээ болон танаа гэр бүлд баярын мэнд дэвшүүлж, эрүүл их, аз жаргал хамгийн сайнсан бүхнийг хүсэн өрөөё. Булган хангаан нутгийнхаа зам олонны төлөө халуун сэтгэлээр итгэл дүүрэн ажиллаж ирсэн та бүхний юу салсан 9 хүсэл тэгш сайхан бүтэх болтугай. Ахуй үйлчилгээ нийтийн аж ахуйн байгууллага нь аж үйлдвэрийн тулгын чулууг тавилзаж хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг юм. За өнөөдөр Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жил болж байна. Энэ хүрээнд манай хамт олон бас ажлын хэсэг байгуулж энэ бас ёслол төгөөлөд тэмдэглэн олон сайхан ажлын зохион байгуулж ирсэн юм аа. Тэгээ үүний нэг ажил бол өнөөдөр ингээ баярын хурал концерт арга хэмжээ болж байна. За бид бол энэ түүхтэй арга хэмжээ яаж олон сайхан бүтээч ажлыг бас мөн хийсэн. Булган мэж эзэн тойртой компани бол барилга өгсөлтийн ажил гүйцэтгэдэг. Энэ бол маш одоо Монгол сумын саяхан дулааны халаалтын зуух шугам шүлжээгөө шинээр барьж ашиглалтанд өгöd байна. Мөн одоо саяхан бас аймгийн хөрөнгө оруулалтаар бас Леда компани ашиглаж байсан хуучин зуухыг бас шинээр барьж ашиглалтанд оруулаад бас иргэдээ тав тухтай сайхан дулаан орчинд амьдруулах энэ нөхцөлийг бүрдүүлээд ажиллаж байна. Мөн одоо энэ аяг өгцөд цаашдаа олон сайхан ажил хийхийг зорж ажиллаж байгаа. Энэ ажил маань удахгүй бас хийгдэж одоо булганчууд бид бол ард түмэн бол хэрэглээний болон сайхан цэвэр ус тэгээд дулаан сайхан ая тухтай байдлыг хангахад шигэж ажиллах болно гэж хэлж байна. Өнөөдрийн сайхан түүх өдрийг тохиолдуулан нийт одоо ахуй үйлчилгээний салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд мэдээж өнөөдөр ажиллаж байгаа үе үеийн сайхан залуучууд мэрэгдсэн болсон учраас бүгддээ баярын одоо халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэ өдөр хамт олоноо манлайлан ажилласан албан хаагчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа. Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтнаар 11, аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 4, аймгийн засаг даргын жуух бичиг, булган сумын засаг даргын жуух бичгээр нэг албан хаагч баярын энэ өдрөө шагнагдсан байна. За баярлалаа. Юуны өмнө өнөөдөр Монгол улсад нийтийн аж ахуйн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн тохиож байна. За 85 жилийн арга хэмжээнд нийт хүрэлцэн ирсэн үе үеийн ахмадууд, за одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, за ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байсан бас оюутчин, тухайн үеийн ажиллаж байсан бас ахмадууд, үе үеийн хүмүүстээ бас бүгдэнд нь энэ өдрийн баярын мэндийг бас хүргье. За анх дулаан сонгогч нийт аж ахуйн булган мэж компанид 2004 онд 6 сард сургууль төгсөөд орсон. Нийтдээ аж ахуйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байгаа. За усуугийн салбарт нийтдээ 13 жилээс 8 жил нь ажиллаж байна.
За 8 жилийн хугацаанд бид нар албаныхаа хэмжээнд тодорхой үе шаттай ажлуудыг бас шатараалан хийлээ. Булган сумынхаа нийгмийн арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийг хангах үүднээс тодорхой үе шат. За усны үнцийн, за усны эрүүл ахуй энэ бүх үйл ажиллагааг иргэдтэй сурчлах, усны үнцнийг ойлгох талаас тодорхой үе шаттай ажлуудыг мань хийсэн ажлуудыг маань бас үнэлж, за яамнаас бас хүндэтгэл медалаар шагнасанд баярлж байна. За өнөөдөр Монголын нийт агуу үйлчлэгээний үүсвэр хүчний баярын мэнд хүргээд Монголын ард түмэндээ Түүнээс Булган мэж компани ажилчин хамт олонд баярын мэнд хүргье. За би 1983-аас 84 онд ажиллаж байгаа. Тэгээд тус техникум суралцаа. Тэгээд 87 оноос өнөө хүртэл ерөнхийдөө 30 жил ажиллаж байна. Тий. Манай хамт олон бол нийт агуу үйлчлэгээний халаалтын цугны хамт олон байгаа. Дулааны хэсэг юм байгаа. Тий. Тэгээ манай ажилчид бол одоо жилийнхаа одоо орлого төлөвлөгөөг давуулан биелүүлдэг. Тэгээд нийт айл өрх хүмүүсийн санал гомдлыг нь одоо хүлээн авч одоо өглийг аята тогтоо үйлжүүлдэг. Ер нь өөр хөвтөлтэй сайхан ажиллаж байгаа. Тий. Нийт Булган мээжийн ажилчин хамт олонд нь нийт агуу үйлчлэгээ үүсч өгсөний 85 жилийн он баярын мэндийг хүргээд тэдэндээ аз жаргал эрүүл нэг сайн байхыг хүсье. Ард иргэдийн ая тухтай амьдралын үндэс болж байгаа ахуй үйлчилгээ нийтийн аж ахуйн салбарын хамт олонд баярын мэнд хүргэе. Ажил нь амжилтаар дүүрэн байх болтугай.